юун дээр тогтдгүй гэж бид их ярих дуртай. Хүн чанар энэ хоёрхан үгэнд амьдралыг өөр дээрээ тогтоож чадхаар агуу их хүч, агуу их хайр, инрэл нэгүслэл оршдог болов уу гэж би боддог. Бид энэхүү нэвтрүүлгээрээ хүн чанарын төлөөх цэц булаалцсан хий хоосон яриа бус. Жинхэнэ нэг нэгэндээ сэтгэлийн дэм, баяр баясгалан, амьдрах итгэл, урам зориг хайрлсан хүн чанарын илэрхийлэл болсон нэвтрүүлэг байлгахаар чадан ядан зорилоо. Хүмүүсээ бие биенээ хайрлая, хүн чанараа өнгөлн зөвлөе. Эрхэм үзэгчдээ хүн чанар нэвтрүүлгийн маань ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Бид хүн чанар нэвтрүүлгийнхаа энэхүү дугаарын хүндтэй зочноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амжиргааг дэмжих төвийн тэргүүн Ашнам ахыгаа урьж оролцуулаад байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа, та үзэгчдийн өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр нэвтрүүлгийн маань хүн чанар зорилго нь хинэгэндээ сэтгэлийн дэм хайрлах байдаг байгаа. Энэ ч үүднээсээ хүний сайн сайхны төлөө олон бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө энэ олон ажлуудыг хийж бас энэ олон ажлуудыг санаачилж байгаагийн хувьд маш олон хүмүүс бас таныг урьж оролцуулаач гэж урьсан байгаа. Тэгээд студийн маань урилгыг хүлээж аваад ирсэнд баярлалаа. Тэгэхээр манай амжиргаа тэмжих төрийн бас байгууллага маань 13 онд ямар ажлуудыг хийв, 14 онд ямар ажлуудыг төлөвлөж байна. Ер нь 2010 онд байгуулагдсан цагаас ямар ажлуудыг хийж ирвэ гэдэг талаар үзэгчтэй хоёулаа яриагаа эхлэх үү. Манай төрийн бас байгууллага маань яг хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань бас ард түмнийхээ дотор тэднийхээ нэгэн адил бас ажиллаж хөдөлмөрлж бас амьдралдаа бас зөх хэмжээний хөрөнгө оруулалт хийх юмсан хүсэл эрмэлзэлтэй иргэд байдаг л да. Тэгээд энэ иргэд маань бас хинтээ яаж уулзгүй, яаж хинтэйгээ нэгдэж юугаа хийхийг мэддэггүй. Тэрүүнийг бид нар бас энэ хүн чанарын бас сайхан сэтгэлийн үүднээс тэр бүгдтэйгээ бас найд нөхөд болгохын юунаас эхлэх юм бэ гэхээр хэн юу хийж гэн, хэн юу хийх гэж байгаагийн бид нар өөрсөнтэй нууцж сэтгэлийн үгээ хөөрөлдөж тэгжээж хэсэг бүлэг болгодог. Энэ хэсэг бүлэг 2-3 удаа нийлээд яахыг гэхээр би ийм шүрэн идэлд хийдгээ гэдэг хэдэн хүн байх юм бол хамт нэг хэсэг бүлэг болоод тэгээ тэрүүгээрнийхээ дагуу бид нар ийм манай бүлэг хийх гэсэн маа гэдэг төсөл хөтөлбөрөөр санхүүжилт аваад өөрсдийнхөө үйл ажиллагааг төвчүүлэх ойдл хийдгүүл ойдлогоо чиглэлээр янз янзын юмар л цөмөрөө ингээд хамт олонны дотор ингээд нэг сайхан хамт олон бүрэлдэж эхэлж байгаа юм л да. Тэгээд эдгээр маань бас юм хийлээ. Хийгээд бид хайчуулах гэдэг нь бас их хэцүү. Зах зээлийн өдөр үнэхээр их хаалттай тийм байгаа учраас бид аль болохоор нийслэлийн хэмжээний, улсын хэмжээний, дүүргийн хэмжээний үзэсгэлэн худалдаанууд нөгөө иргэдийг аль болохоор өргөнөөр хамруулж хийсэн бүтээснийг бас олонд таниулж мэдүүлэх, зах зээлд аль болохоор ахиу борлуулж тэднийхээ бас уран зургийг сэргээх үүднээс ийм ажлуудыг бид зохиодог. Бид нар анх энэ байгууллага маань эхэлсэн цагаас эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг их хөрсийн баяраар цуглуулад тэдний дуу шүлэг урлаг спортын арга хэмжээг бас дор бүрэн ингээд хөрөн зохиогоод тэднийг бас урамшуулдаг. Зүгээр бас хийсэн бүтээс юм болгоноор нь бас хороод үр дээр бас бидний зох хэмжээний үзэсгэлэн гаргаад тэднийг бид нэр тэр үзэсгэлэн гаргаж явах үед дүүргээс бид нар бас их шаашаад яасан л да. Сүүлийн үед энэ ногоон бүтээн байгуулалт бас газар тариалангийн чиглэлд би бас ахмад насны улсууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэлээд өргөнөөр хамруулж бас тэднийг энэ улсаас авж байгаа нэг чиг бодлого бас тулгуурлаад ийм бүтээн байгуулалтын юмнуудыг хийж яана. Өөрснөөр нь бүлэг болгож, хоршоол болгож ингэж ажилуулж байна. Энүүнд нь болохоор бид нар газар тариалан хүлэмжийн ногоо эхэлж ингэж ажиллаж байна гэднээр. Мөн бид нар бас дүүрэг нийслэлийн хэмжээнд нийслэлээ тогтцуулах ногоон бүтээн байгуулалтын ажилд бид нар бас хэсэг бүлгээ нэлээд хамруулж бид нар бас зох хэмжээний талбайнуудыг энэ жил өнгөрсөн жил бас ногоон бүтээн байгуулалтаас их сайхан болсон. Би Баянгол дүүргийнхээ дүүрэгтэйгээ бас хөдөлмөрийн хэлцтэйгээ хамтраад үрсэлгээ мод бут сөөгний үзэсгэлэн
худалдааг одоо тогтмол 3 жил гаргаж байгаа хавар намар энийг өргөө кино театр урд гаргадیں۔ Тэгээ энэний маань газар нутгийн байршлаг болохоор дүүрэг бас асуудлыг шийдэж өгөөд бас эдгэр чинь хийсэн бүтээсэн юм нөгөө дандаа цэцэг навч мод бут үрсэлгээнийхээ юмыг хийх тийм мэрэгжлийн хоббит ус зөндөө байдаг. Хийж тарьцныгаа бас зарах гэж чинь хаана барих вэ? Нөгөө хоёр бортготой юу цэцэг барьчаад яваад байх биш. Яг ийм худалдаа нийгэд өхөр чинь нөгөө ахин одоо энэ дотор чинь өндөр настай хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн, залуу сайхан охтууч зөндөө ирдэг. Гэр орноор манайх ингээд гэртээ нэг ингээ 10 хэдэн цэцэгтэй юм байгаа. Энийг ингэсэн тийх гэсэн ингээд эдгээр чинь нэг өсөндөө ингээ худалдаа ажилтны талбар нэг хэсэг бий болгочтой яг 45 хоног. Энийний чинь харуул хамгаалт бас ингээд нөгөөдөл чинь бас асууд ойлгох юм уусуудын юунд нь болохоор хөдөлмөрийн маань хилцс бас нөгөө ажлын хоногоор нь тооцоод бас цалингийнх нь асуудыг шийдээд өгчтэй. Тэгэлгүй яг нь ер нь тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань гараа хомхиас суух биш яг л эгэл жирийн хүмүүстэй адилхан бас чадaltaй оюуны потенциалтай хөдөлмөрлөх тийм одоо ирч хүчтэй байгаа шүү дээ. Эдгээр хүмүүсийг бас ингэж нэгтгэж баг болгож тэр хүмүүсийн санаа бодлогыг бас дамжуулж гүүр нь олж ажиллаж байгаа бас дашны махта баярлж байна. Тэгэхээр ер нь бол дүүргийн хэмжээнд энэ үйлдвэр хэлтстэйгээ хамтарч ажиллаж байгаа гэж шүү дээ. Тэгэхээр мэдээж үе үеийн удирдлагууд бол одоо эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг одоо дэмжих нь зайлшгүй одоо ёстой дэмжигч ёстой одоо улсаас ч харах ёстой тийм ээ. Тэгэхээр жил бүр одоо бид бүхэн сая таны ярьснаар одоо уламжлал болгож одоо тэр үзэгчдийн худалдаа гаргаж зансан биш үү. Тэгэхээр энэ жилийн минь хувьд одоо хаана хийх гэж чинь хэдэн сард болох чинь бас үзэгчд маань өргөнөөр оролцох боломж байна уу? Ямар хүмүүстэй холбогдох уу? Энэ талаараас үзэгчтэй хоёулаа хуваалцгаа. Энэ жилийн хувьд бид яг одоо хөгжлийн бэрхшээлтэй ахмад насны нэг өрх толгойсон эмэгтэйчүүдийн нэгдсэн зохион байгуулалтаар нийслэлээс нэг газар тариалан эрхлүүлсэн шүү дээ. Энэ хөтөлбөрт одоо манай Баянгол дүүргийн л гэж зүгээр ярихад одоо 6 хороо хамрагдтыг. Энэний 137 хүн байдаг. Энэ болгоны чинь бас нэгдсэн зохион байгуулалтаар би хооронд ингээ хоршоо болгоод ингээд энэ бүлгүүд мань болохоор ингээ газар тариалангаа тариад одоо сурчлаа. Хүлэмжийнхээ бүх одоо ногоог тариад сурцсан. Тэгсэн чинь одоо бид нар зах зээлд аль болохоор бид нар одоо өргөн амцуу шимж одоо өргөн фронттой болох хэрэгтэй байна. Тэгэхээр одоо бид нэг тарьж болоод байгаа юм чинь одоо бид цөмөр савлыг вакуумжуулъя. Одоо өвөлжингөө хавар намаржингаа одоо энэ худалдаанд яхад бид нар ингээд өөрсдийн ашиг орлогыг нэмэгдүүлж болох юм а гэдгийг л одоо бид нэр яаж хөр зөвлөөд одоо энэ жилдвэл бид нэр одоо савлгаад одоо ийм үйлдвэрлэлийн ажил руу орно. Хүлэмжийнхээ ногоонуудыг одоо өгөрцөгөөрөө помидороор тэгэл алгасалдаа ингээд төрөлбөрийнхээ технологийн дагуу бид нар хийн штэ. Ер нь бол дүүргээр бас энэ үйл ажиллагаа явагдах уу? Ер нь одоо танаа энэ үзэсгэлэн худалдаанд таны хэлсэнчлэн бусад дүүргийнхэн бас хамрагдаж болох боломж байгаа юу? Энэ чинь юусэн манайх нийслэлийн хэмжээний одоо би ингээд хавар 5 сарын 1 гээд одоо ногоон бүтээн байгуулалтын үзэсгэлэн худалдаа гаргаад эхэлнэ. Тэгэхээр чинь одоо Чингэлтэй зөө сонгон хайрханд бай хан уулч бай хин нөгөө мэддэг болгон чинь та хэдүүгээс юугаа гаргах гэж байгаа би очино гэд бид нар чинь нөгөө лангууны нэг тийм мөнгө гэдгүй яг өөрсөнд нь ажлынхан тэр юмаа хийх нөхцөлийг бүрдүүлээд өгчдөг болохоор хүн болгон чинь одоо бас өөрснийгөө боломжоор юу чадж байгаагаараа бас ард түмэнд нэг өсөндөө тэр чинь ногоон бүтээн байгуулалтнаас хөрөнгө оруулалт хийгээд өгчөж байгаа юм л та тэр чинь. Үзэсгэлэн худалдаагийн маань ач холбогдол ихээр бас нэг талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань юмаа одоо зарах хийсэн бүтээсэн юм зарах нь нээлттэй болж юм гэсэн үг. Ер нь бол аль хэр их одоо хүмүүс энд хамрагдаж одоо авдгийн бол ямар их хөрөнгө оруулалт хийж чаддгийн болов үзэсгэлэн худалдаа гарлаа л гэдгийг нэг төдийлөн нүдэнд бас харагдаад байх нь хомсол байх шиг байдгийг. За яг Баянгол дүүргийнхээ хэмжээнд би тэр нэг тогтсон газар хэмжээнд дэр ингээд өөртний гараа дасал болсноос хойш үл ерөөсөө ард иргэд минь бас одоо харьцангуй ногоон бүтээн байгуулалт руу анхаарал тавьдаг болсон. Одоо ингээд бидний чинь худалдаа гаргаж яхад манайх энэ цусланд байдیں۔ Манай гадна талд нэг тэдэн мод 40 метр квадрат талбайг зүлэгжүүлэх тэдэн ийм хэмжээтэй мандал хиймээр байна цэцгийн мандал. Ийм захиалгууд орж ирнэ гэдэг чинь нөгөө нэг улсууд чинь өөрснийх нь модон байна, бутан байна, мэрэгчлэн байгаа юм чинь яг тэрнийхэн дагуу хийгээд өгдөг байхгүй бид нар чинь. Одоо нэг хаврын мод тарилтгаал аж ахуйн байгууллагууд чинь бас эмзэг бүлгийн гэхээр бас одоо харьцангуй бас биднийг нэг осондоо нэг мод худалдаад авсан ч гэсэн зөх хэмжээний тус болчихж байгаа юм шиг гэсэн бодол өвөрлөд бид нар чи бас хамаагүй илүү бас нэмэлттэй би боддгийн тэгэхээр ер нь зөвхөн жилд нэг удаач биш ер нь
одоо улирал тэгэхээр бас нөгөө цаг үе байдлаас бодоод арай боломжгүй юм байна тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бас Дашнам ахыгаа урьсны учир гэвэл олон сайхан хүмүүс бас энэ ажлын байраар хангахын болцоонуудыг бас хамтарч ажиллаж тийм ээ. Маш олон хүмүүсийг бас Дашнам ахыгаа урихад бол олон хүмүүс дээр очиж над шиг олон хүмүүс байгаа. Тэгээ манай удирдах зөвлөлийнхэнтэй уулзъя. Уулзвал илүү их сайхан яриа сонсноо гэсэн. Тэгэхээр нэгэн өдрийг тантай өнгөрөх юм чи одоо эндээсээ гараад тантай бас сайхан халуун дулаан яриа өрнүүлээд гэр бүлд нь мөн ажлын хамт олон дээр нь мөн одоо Монголын тийм ээ өнөөгийн нийгэмд одоо бүхэл хүн болгон л яаж амьдардггүй тэр байдлыг бас үзэгчтэй хоёлоо хуваалцах уу. За тэгвэл дараагийнхаа ярилцлаганд орох уу. Тэгээ. Манай цэцэрлэгэн 70-100 хүүхэд хүлээн авах чадaltaй хүүхдийн авьяасыг нээж оюунлаг, хүмүүнлэг, эрүүл чирэг болгон хүмүүжүүлнэ. Нэг бүлэгт 100 хүүхэдтэй зориултын төлөв орчин, зохистой хооллол, найрсаг харилцаа, мэрэгжлийн өндөр чадвартай багш нартайгаараа давуу талтай. Хаяг бүдэ аж ахуйн яамны хойд талд хоршоолын холбоо. Хүн чанар нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэнд хүрсээрэн. Тэгэхээр яг энэ цаг мөчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амжиргааг дэмжих төрийн бас байгууллага дээр хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр намайг таарууд одоо маш олон хүмүүс бас сууж байна. Тэгээд миний танихаас Төмрөтөр ах маань байна. Тэгэхээр та бүхэн өөрийгөө үзэгчтэй танилцуулаад хийж бүтээж байгаа энэ сайхан зүйлүүдийн талаар бас нэгэн өдрийг халуун дулаан яриа өрнүүлье гэж бодож байна. Өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй болцгоосон хүмүүстэй бусад одоо өөрсдөө адилхан болсон тэм хүмүүс туслах чинсхүү зоргоор бид санаа нийлээд одоо нэлээд олон жил хамтраад ажиллаж байна. Тэгэд энэ чинь нэг ч төрийн бас байгууллага ш нэлээд хэдэн төрийн бас байгууллагууд одоо ингээд зөвлөж чадсан юм л да тий. Яг гэвэл одоо нөгөө чиглэлээ өөр чиглэлийн хариуцсан үйл ажиллагаа явуулах болохоор ингээд одоо урсгал чиглэл гарч ирэхээс аргагүй болчихдээ. Тэгэд биднээс өөрсдөө нэг төсөө хөрөнгө тийм санхүүжил байдгүй учраас биеиндээ тусдсан болж биенийгээ тусал дэмжиж ингэж явдаг юм байгууллага хамтаад байна. Тий. Яг тий Монгол Ардын тэр юугаар. За миний тухайд гэвэл өнгөрсөн онд биднээс манай байгууллага нөгөө гэрээсээ гарч чадахгүй юу нийтийн үйлчлэгэнд хамрагдаж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ахуй үйлчлэгээний чиглэлээр бүтэн жилийн турш үйлчилж явсан. За энэ дотор өсчин, зурагчин, караоке тэгэл одоо гутал засвар, хувцас ахуй хэрэглээний бүх төрлийн ахуй үйлчилгээ нэлээд явж ажилласан. Одоо энэ шинэ он гарч байгаа 2014 онд биднээс 2006 оноос эхлэн хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн Хятадын 90 хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагатай нийлээд 90 хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулах тийм цэг нээгээд гэрээ контракт юм хийгээд ирсэн. Тэгээ уул нь цагаан сарын өмнө нээлттэй хийгээд ажиллаж бодсон чинь надаа бас санхүүгийн хүндрэлээс болоод жаахан хойшилж जैन. Гэхдээ яг биднээс ямар ч байсан зорьсон зорилготой хүрэхийн тулд энэ үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Тэгээд Хятадын тал нэлээд анхаарч ажиллаад бүтэн жилийн турш түрээсгүйгээр байр танхимаа ашиглуулахаар болсон. Тэгээд биднээс одоо дотоод манай Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс л яг өөрсдийнхөө боломжоор ингээд янз янз юм хийдэг л дээ. Тэрнийг борлуулах зах зээл мэн жаахан хүндрэлтэй байдیں۔ Тэгээд энэ гарцыг олохын тулд бид сүүлийн 4-5 жил эхлээд Европын орноор тэгээд Америк, Хятад, Япон энтерт бүтээгдэхүүнээ багуугаар гаргаж ирсэн. Тэгээд сая Хятадын засгийн газарт ирээний худалдаа ажилтны танхим, ирээний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын тэртэй хамтарч ажилласны дүнд тэнцээ бүхэл бүтэн объект жилийн турш түрээсгүй юу ашиглахаар болоод тийм маш том боломжтой. Тэгээ одоо гол нь одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нас цаашаа явах тийм ээ зардал унаа тэрийг одоо юу гэдгийг санхүүгийн асуудлыг бол яаж шийддэг юм бол? Тийм одоогоор яг яаж шийдсэн юм алга байна. Биднээс ямар ч байсан өөрсдийнхөө боломжоор л тэгэл зүтгээд явж байна. Тэгэлгүй яг нэвтрүүлгийн маань хүн чанар зорилго нь хин нэгэндээ сэтгэлийн дэм хайрлах байдаг байгаа. Энэ ч үднээсээ бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж ингэж хамтарч бие биенийгаа нөхөж ажиллах та бүхнийгаа зорж ирсэн байгаа. Тэгэхээр мэдээж үзэгчд маань үзэж байгаа бол та нартай тусалж тийм ээ ялангуяа шатны шийдвэрлэх төвшний удирдлагууд маань бас туслах байхаа гэж би бас хувьдаа хүсэж байна. Тэгэхээр Төмрөтийн маань хувьд хүн чанар гэж та юу гэж тодорхойлох бол хүн болгон л өөрөө өөрийнхөө дүгнэлт цэгэндэг байх л та. Хүн чанар гэхээр юу да ерөөсөө манай монголчууд жууд нэг сайхан хүн хүндлийг чанарлаг ард түмжтэй. Зүгээр яг зах зээлийн энэ хүнд гэх юм уу сүүл үе жаахан
бүхэг болоод байгаа. Тийм байж ажиглагдж байгаа. Гэхдээ нийт монголчууд маань хүн чанараа алдчихаагүй, сайхан нараа байна. Өшөө сайхан хүмүүстэй боломжоор туслаад дэмжээл хамтраад ажиллаад ингэж явж байгаа маш олон байгууллага хүмүүс байдаг. Биднээс их баярлж явдаг л да. Тэгэлгүй яг мэдээж хэрэг хэн нэгэндээ сэтгэлийн дэм хэлж урмын сайхан үг хэлнэ гэмээр тийм ээ мэдээж хүн болгон одоо тэр үгээр одоо ирч хүчтэй болж байдаг. Ялангуяа миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ард маш олон хүмүүс найз нөхөд ах トゥ гэр бүл үр хүүхдүүднээс зовж шаналж байдгаа. Тэдгэрийг одоо яг гүүрэнд болоход маш хүндрэлтэй байдаг гэж боддог. Тийм ч учраас би энэ хүн чанар нэвтрүүлгээр бас эдгээр хий бүтээг зарьсан хүмүүсийг одоо дэмжээч гэж дахин би бас уриалж байна. Тэгээ бидний донд бас ийм сайхан одоо тийм ээ өөрөө хөдөлмөрлөөд хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн сайхан зүйлүүдийг хийгээд ялангуяа энэ дорж нимбүү маань орж ирэхэд ярьжсэн шүү дээ. Бид нар одоо ялангуяа энэ худалдаа үзэсгэлэн гаргаснараа их өгөөжтэй маа түүнээс энийга хичнээн хийгээд одоо найргуу хонсон ч гэсэн одоо энэ бүтээгдэхүүнүүд маань авахд айгүй бэрхшээлтэй байдгаа гэж ярьжсэн. Тэгэхээр миний хувьд одоо энэ хичнээн одоо үзэсгэлэн худалдаа гаргаснараа хичнээн зүйлийг борлуул өөрт чинь санхүүгийн ямар одоо зөвлөд орж ирв энэ талаараас үзэгчтэй хуваалцах уу? Сая үзэсгэлэн худалдаа 10 хоног болоход бол ойр зүрийн юм зарж борлуулалт орж им тарийн хамангийг олсон. Тэгтээ бас өгөөжтэй. Тэгээ гэрт байгаад хахад яг танд мэддэг хүнтэй нэг за жоохон заах. Тэгээ сая эрдэнэ даргад бидний юмыг үзээ явсан чи энийгээ материал хаанаас авдгүй яа энийгээ гоо жаацлчул гоё юм биш үү гэхэд адан жаацны мөнгө төгрөг бас санхүү ба таараа Бинээс 2-3 жилийн өмнө төсөлд хамрагдсан. Тэгээ саяхан нэг хөлөө гэмтээ чи нэг ойр зүрийн мөнгө нэг юунд хагалгаанд өгсөн болохоор одоо байгаа хэдэн юугаараа л ингээ үзэсгэлэн гаргаад байна. Одоо үзэсгэлэн худалдаа гаргаад байвал болж лээ. Юм ийгээл юм зарал борлуудад тоод. Хүний хамгийн өмг төшөг гэр бүл ижи аавь тийм ээ хань ижид ах トゥ байдаг шүү дээ. Тэгэхээр мэдээж дорж нэмд маань маш олон нөгөө энэ сайхан юмыг хийхэд мэдээж гэр бүлийнхэн тусалдаг баг тийм ээ. Тийм манай ээж дүүнэр маань тусалдаг. Манч нас өрсөн. Тэгэл ээжтэйгээ юу дүүнэртэйгээ тэгэл энийг ээж өнөө имээ тэгж байгаа тийгээл өдөрт нь ганц 2 юм хийчээ суугаадах зүгээр. Тий би өвчтэй гэдээ бас хэвтээдэж болохгүй шүү дээ. Имээ уучаад олонтойгоо ч гэсэн энэ ч нэрэл ярьж хөөрөөл явж байгаа бас сэтгэл их өөдрөг би ч Насандаа хаана ямар сургууль сурж ив сургуулаар явсан уу? Төв аим 100 модт 2-д төгсчээс 8 дугаар анги. За тэгвэл энэ бас чамайг үзэж байгаа ангийнхан найзууд мөн одоо шийдвэрлэх төвшний хүмүүст одоо хандаж юу гэж хэлмээр байна мэдээгүй. Та нартай хайрт наваг тэг санаж байгаа би тэгээд тэрнээс найз нөхдөд уулзалтаа гэрээс ч гарах уралцсан л да. Мо ээжигээ л их зовоож чиндсэн да. Одоо найз нөхд мач наваг одоо таньж мэдчихэж байгаа. Тэгээ одоо энийг цааш нь улам сайхан дээшлүүлээ. Тэгээд санхүүг мөнгө төсөлд хамрагдаад дахиад сайхан улам том болгох юмсан л гэж боддоо. За тэгээд энэ сайхан зүйлээ улам сайн хийгээд тийм ээ санхүүгийн боломжтой болоод хурдан эдгээрээ миний дөө за. За тэгэхээр урмын сайхан үгнүүдийг маш их сонслоо. Тэгээд сая дорж нэмбүү маань бас үнэхээр сайхан яг үнэн зүйлийг ярьлаа гэж бодож байна. Тэгэхээр мэд өөрийгөө танилцуулахгүй юу энэ төрийн бас байгууллагууд яаж хамтарч ажиллаж байна? Халамжийн хүн, группийн хүн уг нь нөгөөтэй групптэй байдаг ч гэсэн энэ одоо байгууллага ажилда байгууллага нь авч байхгүй. Харин сая нэг хэсэг нөгөөтэй улс хооронд нөгөөтэй эко эргүүл гэж нөгөөтэй ажил явж байсан. Тэрэндээ одоо бас уг нь суурь нэг ажиллах юмсан л гэж бодож байна. Уг нь тэгээд сая нэг ажиллаж байхдаа бол унж ярих нь бол арай гайгүй. Нөгөөтэй надтай цуг ажиллаж байсан нөгөөтэй өвөө 80-тай өвөө зөвөө алтай агч мэгч бол нарийн тусалж болж байсан харин унж барахад минь тусалж байсан дэвэндээ дээсэр чиндээ байж байсан. Тэгээд тэд нартэй харин баярлдаг шүү гэж л би хэлж байна. Би одоо 28 настай бас нэг дундгал нэг групп юм. Харин тэгээд уг ажил бол уг нь хиймээр л байна. Зүгээр сухаар зүлгэц суу гэдэг. Тэгээд би нэг зүгээр сууж чадахгүй юм дөө бас. Тэгээд нэг амьдралын талаар л ингээд явмаар байна даа гэж би ажил хийж л хажуугаар мөнгө авмаар байна шүү дээ тийм ээ. Харин тий. Харин болвол энэ 14 онд тэгээд харин бас саяны ажиллаж байсан нөгөө эко эргүүл гэдэг ажлыг л нөгөөтэй сайхан үргэлжлүүлээд ажиллах юмсан л гэж би хэлмээр байна. Энэ эко эргүүл маань одоо ажиллаа дууссан юм уу? Ажиллаад одоо нөгөө сая нэг хэсэг харин зогсчихлоо. Тэрэндээ л тэгээд уг нь ажилламаар л байна. За харж байгаа бас мэдүүг ажиллах байхаа гэж бодож байна.
9 онд анх энэ хоёр хороо нэгдээг байх үед хороодын хөгжлийн бэрхшээлтэй мөртлөөс хөгжлийн бэрхшээл нийгмийн халамжинд хамрагч чаддгүй байсан иргэдийг, хараалгүй байсан иргэдийг хараалжуулах, баримтжуулах, бичгийн баримтжуулах ажиллагаанд явхад энэ залуучуудтай анх хамтарч ажилласан. Тэрний үр дүнд одоо манай энэ 9-р хороо болон 21-р хороонд хараалгүй болон хөгжлийн бэрхшээл хамрагдаагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж байхгүй болсон. Тэглгүй яах вэ мэдээч хэрэг хүнд өвчин хилж ирдгүү хийсч ирдэг. Тэгээд энд байгаа бүхэл хүмүүс маань бас нэгэн өдөр тэр аюулт өвчнөр өвдсөн байна. Тэгэхээр Дашрантгийн маань хувьд бас Баянгал дүүргийн 9-р 21-р хороонд байсан хүмүүсийг амжиргаа дэмжих төвтэйгөө хамтраад олон хүмүүсийг бичиг баримтжуулж эдгээрийг хамруулснараа үр дүн нь юу вэ гэхээр халамжинд тийм ээ нийгмийн халамжинд хамрагдаж маш сайхан ажлыг хийжээ. Тэгэхээр бас Дашрантагтаа баярлалаа гэж хэлье. Тэгэхээр бас энэхүү бидний байгаа өрөөнд алт мөнгөний дархан хийдэг манай гам бат ах маань тийм мэдээж мөнгөн янз бүрийн зисэн тэгэл одоо өөрийнхөө чадах зүйлэл бас энд амьдардаг хороодынхаа бас иргэдэд үйлчлэх юм биш үү тийм ээ. Тэгээ өөрөө бас хөгжлийн бэрхшээлтэй тийм ээ. Тийм учраас бас эдгээр хүмүүстэй хандаж мөн одоо энэ ажил нь ямар хөө байна. Ажлын байр одоо яаж бий болов гэх мэтчлэн үзэгчтэй хуваалцах уу. Одоо миний хийж байгаа юмнуудыг одоо тэгээд чулуу, мод, төмөр яг алт мөнгө юм мард үзэж байна одоо. Ятаагаар бол хийж байгаа юмнуудаас нэг хэдэн көөр хийгээ сууж яана одоо энэ дээр. Цагаан сар болгож шүү дээ тийм ээ. Одоо цагаан сар төгчөөлгээд одоо өөр мөр тэгээд хажуугаар нь алт мөнгөнийхаа зархны ажиллагаа хийгээд одоо энд хийж байгаа чулуунууд ингээд янз янзын юмнууд одоо том жижиггүй ингээд янз янзаар одоо хаанаас авж ийн та? Материалууд одоо дээрээс энэ тэндээс хүн амтай авчиж өгч байна. Тий. Тэгээд өөрөөсөө материалаа авчиж хийлгэж янаас олсоод. Одоо энэ тэгээд ногоо хашгиж яс одоо энэ судалт ногоо хашмартлаа одоо энэ дээгүүр алтан судалтай юм одоо ногоо хаш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маань одоо хамгийн нэг төрөө тулгамдсан ямар асуудлууд байна вэ? Маш олон хүмүүс л зовлонтой бэрхшээлтийг нь мэдж байгаа хэрнээ яг одоо үнэхээр ингээд тулаад яг ингүүл бид нар баярламаар байна гэмээр таны сайхан үг үзэгчтэй хуваалцаач. Хамгийн гол юм бол одоо бидд яг нэг одоо бидний энэ хийж байгаа бүтээж байгаа юм ингээд дэмжээд өгөх жоохон туслалцаа үзүүлээд өгөх юм уу? Ийм зүгийн асуудал чухал байна. Би өөрөө нөгөө сонсголын хөгжлийн бэрхшээлтэй учраас бас бусдтайгаа харьцаж ярихад бас жоохон төвөгтэй байдаг. Бус зүйлээр бол одоо гэж яриад авч юм алгаа одоо би өөрөө хүний хийхснийг хийгээ сууж яддаг учраас. Би ч өөрөө тархины хоёр агалгаатай. Эндээ одоо жоохон шалаад ингэ суудаг өөр нэг хий хатгаа алгаа. Түүнээс одоо хийх юмнууд гэвэл одоо тэгэл хүн юу хийнэ гэж аваад би тэрийг хийгээ сууж байдаг. За та бүхэн тэгээ уурснаас ч удаан жаргаарай. За баярлалаа. Тэгэхээр халуун дулаан үгээр та нартайгаа бас нэгэн өдрийг хамтдаа нилээдгүй цаг хугацааг өнгөрөөлөө. Тэгээ маш их баярлалаа. Тэгээд хүн чанар нэвтрүүлэгт маань урагдаж оролцож бидний урилгыг хүлээж авсан Дашнам ахтай баярлалаа. Амжиргаа дэмжих төвийн төрөмс байгууллагын тэргүүн Дашнам ах маань манай өнөөдрийн зочин байлаа. Тэгээд Дашнам ах маань би ганцаараа орох биш хамтарч ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй энэ сайхан хамт олон дээр ирье гэж хүсэл тавьсан байгаа. Энэхүү хүсэлтийг нас хүлээж авч манай нэвтрүүлгийн хамт олон бас та нар дээрээ бяцхан төлөөллүүд байгаа шүү дээ тийм ээ Төмрахаа Дашнам ахаа. Яагаад тэгэхээр маш олон хүмүүс байгаа 137 хүн одоо энэ Баянгал дүүргийн 21-р хороонд бас амьдардаг тийм ээ хөгжлийн бэрхшээлтэй тод гэж одоо үзэх үү. За одоо бидний хүсэлтийг авч бас энэ сайхан нэвтрүүлэгт оруулж одоо бид бүгдийн бас хийх гэж байгааг бас ард түмэндээ бас таниулан үзүүл сурталчилж байгаад бас бид их баярлалаа.
Манай энэ төрийн бус байгууллага маань анх үүсэн байгуулагдсанаас хойш л яг энэ халуун ам бүлээрээ бид өдөө хүртэл ажиллаж байгаа. Энэ хугацаанд бид нар одоо бас эдрийнхаа хийсэн бүтээснийг олон таниулахаас гадна хийх хүсэлтэй байгаа олон иргэдийг бас юм хийдэг замд нь зөндөө оруулж өгсөн. Бас хийснийг бид нар бас олон таниулж төрөл бүр үзэсгэлэн худалдаанд бас оруулж байлаа. Энэ бол том хүн чанарын илэрхийлэл шүү дээ тийм ээ. Бид нар чинь бас хамт олонтой ажилттай бас олонний төлөө юм хийж байгаа юмных өөрсөнд төлөж бас их түлхэж болж байгаа гэдэг л дээ. Ингээд өнөөдөр бид нар одоо энэ Ганбат ахыхаа алт мөнгөний дарахны өрөөг бас ингээд амжиргаа дэмжих төвийнхаа нөгөө одоо офс болгоо ашигласан байгаа юм биш үү тийм ээ. Урд нь бол одоо юутай өрөөтэй бис одоо бол өрөөг байхгүй байгаа юм байна тийм ээ. Тэгэхээр уулзаж очихаараа та бүхэн маань эндээ л уулзаж байна уу? Бид нар ерөөс ажлын байр чинь энэ л болоод байгаа чинь манай хүн эндээ ажиллаа хийгээл энд байнга одоо тийм ингээл тэгэл хүн амьтан ч одоо уулзах боллоо гэсэн энд ирэл бид нараас утас шүрмэс аваад их гэсэн ингээд явж идэг байхгүй юу. Хуучин ч манайх 9 дугаар хорооны хуучин өрхийн имлэгийг одоо өгсөн байсан. Тэрийг бид нар их гоё тогтцуулаад ёстой гоё болгосон байсан чинь төрийн өмчийн байранд төрийн бус байгууллага байж болохгүй гэдэг эргээгээд авцсан байхгүй. Тэгээ одоо уг нэг байр өхөл ингэсэн одоо тэгээд өнгөрсөн байх л да. Одоо бид нар бас одоо тэр байранд маань ямар үйл ажиллагаа явж байгаа? Төрийн өмчийн үйл ажиллагаа явагдаж байгаа юу? Байхгүй, чоочтой л юм лээ. Чоочтой л байна. Тийм, заримдаа нэг бүдүүн сайхан улсууд орж гараад явж лээд юм. Тэгэхээр тэр ямар ч төлөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагад очиагүй юм шиг байна л гэж бид боддتي. Тэгэхээр мэдээж удирдлагууд маань тийм ээ. Ер нь шийдвэрлэх төвчний хүмүүс маань л одоо та бүхэнтэйгээ яаж та нар маань зөв ойлгуулж тэд нар маань бас ойлгож харилцан бие биенээ л ойлголцох нь хамгийн чухал шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг маань үзэгчтэйгээ дахин одоо энэ ажлын дэмжээсэл гэж хүсэе да тийм ээ. Өөр бид ч одоо хийж байгаа зүйлээр нь бахархаас өөр одоо зүйлгүй болчиход байна шүү дээ тийм ээ. Төмрахын маань хувьд ямар одоо ажил хийж яг өөрсдийнхөө чиглэлээр юм дордороо хийгээд явж байна. Хамгийн гол нь би өөрөө нэг аварцаараа төгслийн бэрхшээлээ болсны дараа тэгэл одоо гар урдлын жижиг зүйлээр их жил амжиргаа залгуулж хичээсэн л да. Тэр нь маань явсаар байгаа л одоо хаттын энэ худалдааны төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг тавьж борлуулах цэг нээчээд одоо мэдээ одоо энийг л ажил нэр болох гэдэг юм гэдэг. Монголчууд бүгдөө л ирэнд явж үзээгүй баг ховор бах тийм ээ. Тэгээ бүдүүн дэлгөр гэж ярьдаг штэ. Тэрний маань одоо бүгд нураагаад маш том одоо ийм хідэн давхар барилга юм бэ? 20 давхар барилгын 4 давхрыг манай монголчууд одоо нэг өсөнд бодвол түрээсэлж байгаа юм болов эсвэл хувь нийлүүлсэн болов тийм л байх тийм ээ. Түрээслэх юм байлээ. Гэхдээ энэ жилийн хувьд бол жилийн турш түрээсгүй биднээс эзэмшүүлж байгаа. Тэгэхээр 3 жилийн гэрээний сүүлийн 2 жилийн тэгээд түрээслэх болох юм байлээ. Энэ ажлын маань одоо худалдаа үйлдвэрлэлийн танхим зохион байгуулж гин үү? Аль эсвэл хөдөлмөрийн яам зохион байгуулж гин үү? Аль эсвэл одоо ямар хүмүүс энийг зохион байгуулав? Танаа одоо юу гэдгийг тэрэгэн зэрэгтэй иргэдийн холбоо гэж бас байдаг баха. Байдаг. Гэхдээ манайх бас тэрэгцтэй иргэдийн дэмжих төмөр сан гэдэг тусдаа бас тэр хүмүүс байгаа тий. Тэгээ манай төмөр сан болохоор 2006 оноос эхлээд 90 хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагатай хамтарч ажилласан. Тийм байгууллага. Энэ хүмүүсээ бас хамруулад тийм ээ бүгдөө л адилхан хөгжлийн бэрхшээлтэй юм чи бүгдөө нийлээ зөвхөн төмөр сан одоо яваад яах вэ гэж маш зөв санал тавьсан биш үү тийм ээ. Тэгэл одоо ийм олон ажил хийхээр бол сая хитэн одоо гэрээгээ шинжиж хийчихэд ирсэн байгаа байдлын юм л дээ. Одоо та хэд маань хэдүүгээр явах вэ? Уудан биднээс энэ цагаан сарын өмнө нээлттэй хийгсэн чинь одоо бас цаг хугацаа нөгөө хоёр талын улсын хооронд байгууллагын хоорондын асуудлууд яхан ягаад хойшилчод байна. Гэхдээ ямар ч байсан энэ жилдээ одоо энэ цагаан сар дөнгөж өнгөрөөч юм уу тэгээд нээлттэй хийх аль бисаар тэгээд одоо зөвхөн дүүргээд гэлтгүү хөдөө орон нутаг аймагуудын тэр хаана хин юу хийж чадчихээн тэр болгоныг авчирч борлуулах зах зээл. Тэр нь бол одоо ер нь бол одоо цаан сар маань хаяанд ирчлээ шүү дээ. Тэгэхээр цаан сарынхаа өмнө одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хор сум орон нутгаараа нийслэлээрээ дүүргүүдээрээ бас тараацсан баг тийм ээ удирдамжуудаа. Бид одоо бүх дүүргийнхээ хөдөлмөрийн хилцэлтэй уулзаад энэ санаа оноогоо ярьж хэлээд бас энэ бизнес эрхлэгчдийн бас зарим дүүргүүд өөрснөө цуглуулж өгсөн. Тэднэртэй бид ингээ уулзаж ярьж хөөрөөд тэгээд тэд нар ингээ сайн мэдсэн учраас бид нар хаяг адарсаа өөрснөө ажлын бизнесийн талбар малбараа танилцуулаад байгаа юм.
Ер нь энэ худалдаанд оролцъё гэсэн Хөдөө аймаг орон нутгийн улсууд бас байна л да. Одоо энэ зүүн хараа, баруун хараагаас улсууд зөндөө ярьж байгаа. Ер нь Хөдөө аймагуудын бол энэ борлуулалтанд орж болно. Хамгийн гол нь төмөр сан манай байгууллага руу харьцаад энэ дээрээс нийцсэн нөгөө хаягжилтаар нэгдсэн юмар гарахгүй хэн дуртай би хөгжлийн бэрхшээлтэйгээд юмаа чирж очиод бол энэ гарахгүй шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тухайлбал одоо мдээгүй хөгжлийн бэрхшээлтэй эргээд болоод байгууллагууд одоо юу гэдгийг дүүргийн одоо хилцс мэдгүй юм ч гэж яхад ер нь бол нэгдүгээр хүмүүс маань төмөр сан одоо төрөмс байгуулалтаа бас хамтрах хэвээр юу хандах уу? Тэгээ амжиргаа дэмжих төвдөгөө бас хандах хэвээр. Дүүргээр нь Хөдөө аймгийнх нь юугаар тусгай шалгасан тэр бас бид нар пирк юу нааж өгнө нөгөө бүх юм дээр нь. Тэгэхгүй бол одоо тэр олон хүний юм чинь учир нь олохгүй шүү дээ. Тийм өнгөөр ялгсан бас эконогон байгаль гэдэг үднээс бид нар одоо энэ бүх юмнуудыг навчаар ингээд одоо хан уулуул цинкер Баянгол улаан гэх жишээгээр ингээд тэгээд тийм ингээд бүх ингээд давхар перк ард нь ингээд энэ давхар логогоор ингээд баталгаажгаар тэр худалдааны танхимд ийм перктэй энэ тэмдгээр логоцсон бүтээгдэхүүн л албан ёсны жинхэнэ ориг Монгол бүтээгдэхүүн. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэхгүйгээр ер нь гар урлал жижиг дунд үйлдвэрлэл одоо эрхэлж байгаа хүмүүс оролцож болох уу? Болно л доо. Тэдний нээлттэй тэд нар хамгийн гол нь өөрснөө л юмаа л чанартай одоо сайхан л хийх юм бол Монголынхоо нэрийг өөрснийхөө бүтээгдэхүүнийг одоо энэ хоёр улсын юунд үнэн сэтгэлээс одоо сурталчилгаа болоод өөрсөнд нь маш их хэрэг болно. Ямар ч ийсэн амжиргаа дэмжих төвийн одоо удирдах зөвлөлийнхэнтэй та нартайгаа уулзсандаа маш их баяртай байна. Тэгэхээр яг эгэл жирийн монголчуудын манд бидний дунд тийм ээ энэ бас өвчин гэдэг маань аюулт өвчин шүү дээ тийм аюулт өвчнөөр өвчлсөн хэдий ч одоо ингээд эрүүл хүмүүсээс дутхааргүй хөдөлмөрлөж байгааг хараад үнэхээр бахархаж байна. Ялангуяа манай Төмрөхийн маань хувьд бас 2009 онд Игэл Баатар гэдэг бас том шагналыг авч ирсэн. Шагналт маань ер нь за яг хаа сайхан том нэр шагнал өгч болно. Ард нь бас одоо юу гэдгийг таны амьдралд санхүүгийн хувьд ямар тусалцаа тэр шагналыг дагаж ирвэ. Үзэгчд маань бас нэг том баатар тийм гэхээр одоо бас төдийлөн бас одоо хүлээж авах байчээд шүү дээ сүүлийн үед. Тухайн үед нөгөө анх ийм шалгаруулалт явуулжсэн болохоор тийм үү нөгөө дэмжиж хамтарч оролцсон байгууллагын тэр жишээ нь Монпреш компани гэхэл жилийн хэрэглээний сүү одоо өөрсдийнхөө бүтээгдэхүүнээр энэ төр дэмжиж болж ирсэн байгууллагууд бий. Одоо сүүлийн үед харин ямар усныг мэдэхгүй байна. Ямар ч байсан чансан жахан буураад байгаа мүү гэж ажиллахаар болчихлоо шүү дээ. Тэгээ хүмүүс маань яг л нэг олон хүн олон юм хийж байгаа болохоор тэр болгон бас олж шалгаруулж бас дүгнж шалгахад бас хүндрэлтэй байдаг байх л та. Тэгэхээр ер нь бол бас нийгмийн хариуцлага ухамсарлаад нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг маш олон байгууллагууд байдаг. Тэгэхээр бас ер нь манай одоо ялангуяа Баянгол дүүргийн нэг одоо бас удирдах зөвлөлийн удирдах тийм ээ нэг хүн бол ингэж хэлжсэн. Тухайлбал Баянгол дүүрэгт ерөөсөө 176 одоо амжиргааны төвшин доогор хүмүүс байна. Гэтэл тэнд одоо дүүрэгт ажиллаж амьдарч байгаа байгууллагууд гэхээр бараг 2-300-аад гарцсан байгаа байхгүй юу? Гэтэл нэг одоо байгууллага нэг одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг даагаад авчих ч юм уу. Нэг одоо нийгмийн хариуцлага ухамсарлаад шүү дээ. Нэг одоо зорилттой бүлгийн хүмүүсийг даагаад авчихад бол Монголын амьдрал бол ерөөсөө тий одоо болохоор байна. Тийм зорилттой бүлгийн хүмүүс байхгүй байна гэж ярьж байгаа байхгүй. Энэ бол үнэхээр миний хувьд их санал нийлж исэн. Тэгэхээр бид нар бие биендээ харамгүй тийм ээ маа гэд одоо 5 төгрөг аваад өгөхөөсөө илүү тэр хийж байгаа юмыг л дэмжих нь хамгийн зөв юм болов уу гэж би боддог шүү дээ. Олон хүмүүс ялангуяа одоо энэ та нарын ажлыг дэмжээсэй тийм ээ үзэгчд маань бас магадгүй Баянгол дүүргийн 9-р 11-р харуунд ажиллаж байгаа бас олон аж ахуйн нэгжлүүд байгаа шүү дээ тийм ээ байгууллагууд мөн одоо удирдлагууд та бүхнийг л дэмжээсэй тэгээд одоо тэр үзэгдсэн худалдаандаа яваад амжилтаа яваад тийм ээ санхүүгийн боломжтой болоосай л гэж хүсэн өрөө доо. Тэгээд дараагийнхаа үйл ажиллагаанд орох уу? Тэгээ. За.
За нэвтрүүлэг манай үргэлжлэн хөрсээр байна. Тэгэхээр өнөөдрийнхээ хүндтэй зочныг аваад одоо бит хоёроос нэвтрүүлгийн зорилгын дагуу хин нэгэндээ сэтгэлийн дэм хайрладаг. Тэгээд Дашнам ах манаас Ганбатх ахын дээр ирсэн. Ганбатх манаас тэгээд хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн охин ач охин нөлөө таны. Зээ охин тийм ээ. За миний дэ өөрийгөө танилцуулаарай. Намайг Заяа гэдэг. Би 7 настай. Тийм миний хүүч хэдгээр сургууль сурдаг лээ? 63. Тийм сая тэгээ аягүй том шагнал авсан биз дээ тийм ээ. Ямар шагнал авсан бilé? Өргөмжлөл авсан уу? Миний хөө ямар сурдгийг? Ант. За ийм гой шагнал авсан биз дээ тий. Бяцхан охин Азия танд 2013 оны хичээлийн жилд амжилттай суралцаж ангийн түргэн бодогч болсон юм биш дээ. Чи тооныхаа хичээлд их сайн юм бэ тийм ээ? Тийм үү? Тий. Одоо саяхан шинэ жил болоод миний дүү чи ийм их шагнал аваа. Дээрээс нас Дашнам ах нь айгүй гоё бэлэг өгч байгаа юм биш үү? Дашнам ах бэлэг өгөөд. За Азия охин маань одоо сурагч болоод тэгээ бас энэ шинэ номноор өвгөн аваас ийм өргөмжлөө авч бас байгаа. Тэгээд энэс нь одоо өргөмжлөө авснаас нь хойш ах нь ирж чадаагүй. Тэгээд одоо байгууллагын ах их чинрийг төлөөлөөд ах нь одоо шинэ жилийнх нь бэлгийг өгөх гэж байна шүү дээ ах нь. За ингээд амжиргаа дэмжих зөвлөлийнх нь энэ төрөөмөөс явуулсан. Баярлалаа. Манай Азия ч дуудуулах үлээ. Алтнавчлээдээ аяны шувуу буцлаада ээждээ сүлээ давыгаа даагаад идэм сурхаад явлаада сайхан цагаан байшинтай гайхан малуу хүүхэдтэй сургуульд ирээд багшаар өгтөл зурагч болох сайханда. Ямар мондөг юм бэ? Баяр үргээ бүгдөө. Одоо манай Азия ямар мондөг ангийнхан хүүхдүүд хараад чамаар бахарах байхаа. Манай Азия ямар хөөрхөн дуулт юм бэ гэ тийм ээ. За минийх улам онц сураараа заяа. За тэгээд энэ хөөрхөн ангийнхаа хүүхдүүдэд яваад үзүүлчих манай Азия чи явдаг болцсон шүү дээ. Тэ? Яваад үзүүлчих минийх. Явдаг болцсон тий? За. За тэгэхээр нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. Тэгэхээр өнөөдрийнхээ хүндтэй зочныг аваад халуун гэр бүлд нь ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр бидний дунд ажиллаж амьдарч байгаа эгэл жирийн юм сайхан гэр бүлд ирсэндээ туйлын баяртай байна. Өнөөдөр 6 хүүхдийн ижээ аавыг одоо та хоёр маань тэгээ өнөөдөр ажилтай, төрөлтэй, сургуультай, цэцэрлэгтэйгээд хүүхдүүд нь байхгүй байх шиг байна. Тэгээд мэдээж хүний амьдралын хамгийн өмг төшиг хүний хань байдгаа. Тэгээд Дашнам ахынхаа өнөөдөр манай маш олон үзэгчид бас урьж оролцуулаач гэдэг нэвтрүүлэгт оролцуулж байгаамаа. Тэгээд таны энэ халуун гэр бүлд ирсэндээ баяртай байна. Тэгэхээр өөрийгөө танилцуулаад мөн Дашнам ахтайгаа хэдэн жил амьдрав энэ сайхан амьдралын нухчаанаас мэдээж маш олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тийм ээ нийгэмшүүлэх тэднийхээ дэм болгох гэж чин цэглээсээ өдөө болтол ажиллаж ирсэн юм сайхан хүн байна. Тэгэхээр мэдээж хайртай ханыхын төшиг бол маш их байгаа хаа гэж бодож байна. За тэлгүй яхаа би одоо хантайгаа 29 жил таньж байна. 6 хүүхдийн ээж аав болсон. Одоо тэгээд 4 охинтой 2 хүүтэй 4 зээтэй. Тий. Өнөр өтгөө юм сайхан айл байна бид. Тэгээд одоо тэгээд яг залуу наснда улсын байгууллагатай хоёулаа мэрэгчээхэд дагуулж хийж байгаад тэгээд сүүлд нь яв хуваараа одоо 96 оноос хойш хуваараа ажил хөдөлмөрөөр эхэлж хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлээ, сургууль соёлын дүүргээд, ажил амьдралд нь хүргээд тэгээд өстэй адил тэгэл иймэрхүү байдалтай одоо явж байна да. Ханаас хизээ бас группт орно өвчин бас хизээ тохиолдсон. Манай энэ хань чи одоо
77 онд уулаасаа ээж аваасаа бүр багаас ончирч ах дүүнэр дээр үлдсэн хүүхэд байхгүй юу. Тэгээд 77 онд 8 дахь ангид төгсөөд хөдөөгөр нэг барилга байдаг байсан шүү дээ. Барилгын ажилд явж байгаа. Тэгээд энэ дараак хатж байгаа дараакны хатаас өдрөө нүсэрч ороод тэгээд ийм болсон. Тэгээд группд энэ ороогүй явсаар хагаад 97 онд л группт орсон. Тий. Таныхаа энэ хийж байгаа амжиргаа дэмжих одоо төрөөмс байгууллагыг хэрхэн дэмжиж байна? Төмрөө ах байна одоо бидэрт бас их сайхан санал оруулна, сайн мэдээлэл авна, тийм ээ. Тэгээд бас зөндөө олон хүмүүс байгаа ирж очдог болдоо гэдээсэн тийм ээ. Өөр хэм билээ. Гамбаа байна. Гамбаагийн охин нь байна. Энэ гамбаагийн охин ч одоо манад хүүхч маань ирж байчаа. Тэгээд өдөр мөдөр ирээл би асарч хамгаалаад тэгээд явж идэв шүү дээ тийм. Ингээд би энэхээ сэтгэлийн дэмд тийм ээ. Тийм би нэг дэмжихээр айгүй гоё болд шүү дээ. Цагаан сараа одоо бас мэдээж яаж тэмдэглэдэг вэ? Цагаан сарыг ер нь энэ олон баяруудыг ер нь юу гэж бодож байна та? Гэхдээ одоо бутын нэгэн адил манайх ч одоо баярын ёслолыг тэмдэглэн шүү дээ. За одоо цагаан сар бол битэр бол бас одоо сүүлийн үед үл их сайхан босоо. Нөгөө дөрөв охин маань бүгд ингээд тусдаа гарцсан эдгээр өнөр өтгөн болсон чинь одоо битэр одоо өсгүүлснийхээ ачийг хариулж одоо тэр ууцны мах идэ цагаа тэгээд чихэр бов усуудын нэг ингээд хоорондоо идэрч ярьж өөр тохиролцоо тэгээд хэсэг хэсгээр нь дагаа аваад өгчдөг болцоод байгаа. Одоо сүүлийн үед битэр чи энэ хэдийг бас хоолнд нь хөрөх гэж энэ дөрөв охин бас чамгүй явсан. Хоёр банд мэн бол баг одоо 7 5 дугаар ангих штэ байгаа одоо тэгээд л одоо нэг хоёр их жах нартай нийлээд энэ хоёрыг чинь одоо тэгээд гайгүй өсгээд болгоод байгаа штэ. За тэглгүй яах вэ? Манай монголчууд маань угаасаа л ижээ аав энэ одоо том болчлоо гэлтгүүгээр харж үзэж тийм ээ байгаа бүхнөө зориулдаг. Өөр хүүхдүүд нас ижээ аавда бүх юмаа зориулдаг. Тэгээд цагаан сарыг бас та бүхэн маань түүний адилаар л өнгөрөөх байхад. За өчигдөр манай хүргэн станц дээр уулбаа өглөөгөл 21 ширхэг уулбаа чартай тэрврээд ирлээ гэдэг гоё л байгаа юм чинь цалингаа дээжээс өгж байна. Орой том жиж юу хоёр дахь охин маань ээжээ би өнөөдөр юу ерөнхий нэгтлэн боллоо штэ. Өнөөдөр тушаалаа гаргалаа ээж аваартай өмсүүлэгч ирсэн ингээл өвдөж ирсэн. Ийм гоё юмнууд ирдэ штэ бид нар. Том охин маань сая декреттэй байжгаад ажилдаа орсон. Хүүхдийн битэр өглөө 7-8 цагт очиж ээлжилж гүүж харж марж наануу цаануу бооч гэж өгнө тий. Тэгэл давхар ингээл одоо жаргал зовлон хоёр хүнд ээлжилтгэл юм чин тий. Тэгэл заримдаа сайхан байхан за одоо нэг болж яах гэхэд заримдаа болохоор очихсан за одоо яана одоо тэрийг нэг ингэхгүй бол энийг нэг бүр хайж болохгүй байгаа юм чи өөр хүүхдээ хэн ч аяхгүй тий. За нөгөө зээл нэрээ хүмүүжүүл нүсгэн цэцэрлэгт наваачих цэцэрлэгээс наавн сургуульд наваачих сургуулиас наавн өөрийнхөө хоёр хүүхдийг бол одоо бүр хайчаад очиж чинь жоохон гэж бод одоо тэдний хүүхд очиж харж тэр ихс дээр очиж тэдний дэ очиж тусал иймэрхүү байдалтай л байна да. За тэгээд гэртээ хас халуун дулаан хүлээж авсан та хоёртаа баярлалаа. Тэгээд бид хоёр маань нэгэн өдрийг өнгөрөөх учраас маш их ажилтаа байгаа. Тэгээд дараагийнхаа бас ажилд орох уу? Эрхэм үзэгчдээ хүн чанар нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэнд Чингэлтэй дүүргийн одоо жижиг дунд үйлдвэрлэлийн бит 3 төвөөс хүрч байна. Тэгэхээр бас эдгээр өсгөөчүүдээр хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр манай үзэгчдэд өөрсдийгээ танилцуулаад манай хүн чанар нэвтрүүлэг маань өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амжиргаа дэмжих төрийн бас байгууллагын тэргүүн Дашнам ахыгаа урьж оролцуулсан байгаа. Тэгээд Дашнам ахыгаа бас студидээ ураад халуун дулаан гэрт нь очоод мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Баянгол дүүрэгт ажиллаж амьдардаг хүмүүстээр очиж уулзаад мөн Чингэлтэй дүүрэг рүүгээ зориод ирлээ. Тэгээд 20-д байгууллага байд юм байна. Тэгэхээр мэдээж нэвтрүүлгийн маань хүрэлцэхгүй. Тэгэхээр Чингэлтэй дүүрэг дээрээ ирээд энэ алтан цэцэг хэмбэл урт насан хоёр дээрээ ирээд бас халуун яриа өрнүүлж байна. Үнэхээр сэтгэл бас өндөр байна. Тэгэхээр бас үзэгчтэй өөрсдөө танилцуулахгүй юу? За би Чингэлтэй дүүргийн 11 дугаар хороонд оршин суудаг иргэн урт насан гэж юмхтэй. Тэгээд манайх энэ бит 3 төв дээр одоо өнгөрсөн оны 3 сард
бид нар ажлын байраар хангагдсан. Тэгээд одоо ажлын байргүй зөндөө олон эмэгтэйчүүд байгаа тий. Тэгээд яг уу энэ ажлын байртаа болсноор биднэрт маш олон давуу талууд байна л да. Яг уу гэртээ бол ганцаараа хийдэг байсан бол одоо энэ ажлын байран дээр олон өөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ цуглуулад бид нар нэгдээд одоо гараас бол их юм гарч байна. Тэгээд хамгийн гол нь бидний хийсэн бүтээгдэхүүн борлох зах зээл нь хаана байна гэдэг нь хамгийн том асуудал байна л да. Тэгээд одоо юугаа одоо бүтээгдэхүүнээ борлуулах одоо зах зээл нь байдаг бол бид нар бол одоо ямар ч ус үйлдвэрлээд авах боломж нь байна, ажиллах хүч нь байна тий. Тэгээ одоо улсаас одоо биднийг дээрээсээ төр засгаас бидний энэ борлуулалт дээр анхаарад одоо яадгийн яг одоо энэ эсгийн урдлаар одоо гар урдлаар юм хийдэг хүмүүсийнхээ бүр том худалдааны төв центр байдаг юм уу. Тэгээ тийм байгаад улсын нэг бодлого зөв байвал одоо биднэрт бол одоо амархан хөл дээрээ тогтож одоо амьдрал дээшлэх боломж байна л гэж одоо хараад байгаа шүү дээ. Тий. Эдийн засгийн маань хувьд болохоор бас урт наснгаа дэмжиж тэгээ бас энэ байгууллагатай хамтарч ажиллах юм биш үү. Тэгээд өөрөө бол хөгжлийн бэрхшээлтэй биш хэдий ч эднэртэйгээ бас хамтарч бас гар урлал тийм ээ жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаа юм байна. Ажиллаж байгаа. За тэгээ би энд бол энэ урт насантай анх танилцж ирсэн. Тэгээд энэ тэрэгэн цэрэгтэй эмэгтэйг таавч цараа сууж хат нь үнэхээр бас сэтгэл хөдлөж тий. Эдгээр хүмүүс сайхан туслая гэдэг. Танд баярлалаа аянд нь өөрөө сайн дураараа нэгдээд тэр аянд нь явсан. Тэгээд тэр аянг маань дэмжиж бас хүмүүс их тусалсан. Тэдгээр хүмүүстэй бас энэ хүмүүсийнхээ өмнөөс маш их баярлж байна. Тэгээд эрүүл хүмүүс маань яг энэ хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэд шиг маань ерөөсөө юм их сэтгэдэггүй шүү дээ. За өнөөдөр болж байгаа юм чи маргааш болно гэсэн яг ийм сэтгэхүйтэй би ч өөрөө тийм байдаг шүү дээ тий. Тэгээ эднэрийг хараад ингээд хөдөлмөрлж байгааг нь хараад үнэхээр их сэтгэл хөдлөж үнэхээр эднэрээр их бахархдаг юм аа. Тэгээд би өөрөө угал сургалтын төвтэй хамтарч цагаан ултай гутлын сургалт, эсгийн урлалын сургалтыг орон нутаг болоод дүүргүүдэд бол амжилттай сайн явуулж ирсэн. Тэгээ эдгээр хүмүүстэй бас өөрсдөө мэддэг чаддаг. Энэ эсгийн урлалынхаа сургалтыг одоо ингээ явуулаад эхнээсээ эскигээ хийгээд одоо ингээ ширдгээ ингээ ширээд эхэлж байна. Хүн чанарын том илэрхийлэл болсон алтан цэцэгтэй баярлалаа. Тэгээ мэдээж хэрэг бид бүхэн хин нэгэндээ урмын сайхан үгийг хэлж, хин нэгэндээ сэтгэлийн тэм хайрлж байвал одоо жаргалаар дүүрэн бидэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бас өнөөдрийн нэвтрүүлгийн хүндтэй зочин Дашнам ах маань, Төмрөө ах маань бас ирсэн байгаа, тийм ээ. Тэгэхээр Дашнам ах манаас эдгээр хүмүүстэй хандаж нэвтрүүлгийн маань цаг өндөрлөгт өгч जैन. Тэгэхээр сайхан урмын үгнүүдийг хэлэхөө. Тэгээ одоо бидний энэ хийсэн бүтээснийг одоо ард иргэд минь хараад бас нэг санаа аваад энэ цөмөр ингэх юм бэ гэдэг талаас нь бас зөв сайхан ойлгож зөв ойлголт авах байхаа гэж бодож байна. Тэгээ одоо яах вэ, бид нар бас зах зээлд худалдаа борлуулах чиглэлээр бас бид нар бас ингээд зөвхөн эхлэлээ тавьж байгаа. Тэгэхээр одоо энэ үйл ажиллагаа минь бас нэг жигдрээ сайхан явчих юм бол бас юм сайхан болно гэж бодож байна. Уран гарт эмгтээчүүд дээр бас оны төгсгөл болон эхлэл дээр нь бас бид нар чинь уулзах чадаагүй. Одоо яг үгүй шинэ он гарсан. Өмнө 13 онд бол бид нар бас хөдөлмөрийн хүндэр амжилттай байсан. Одоо энэ ирж байгаа онд бүр их бүтээл ариунтай ажил үйлс нүүдэр одоо би нэг сайн гэрүүлэн сайн сайхан байхалтгаа гэж бодож өрөөгөөд яг гинэ үгүй маягтай сүүн цагаан сэтгэл болгож цайзын дугаарыг сүйтэй тэгэл үгүй да. Дашны махта тэгээд Баянгол дүүргийн иргэн байж тэ Чингэлтэй дүүргийн одоо бид нарыг бас дэмжихээр бидний үйл ажиллагаатай танилцахаар ирж биднэрт бас гарын бэлгээ өгөж бидний үйл ажиллагааг дэмжиж ирсэнд баярлалаа гэж хэлье. За хүн чанар нэвтрүүлгийн хамт олонд хамгийн түрүүнд ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд Баянгол дүүргээс Чингэлтэй дүүргэж чиглэж ирж сэтгэлээсээ одоо бид бүхэнтэй ярилцаж бид бүхний сэтгэлийг хуваалцсан одоо маш их баярлж байна. Тэгээд Дашны махта, Төмрөө ахта та бүхэнд бүгдээрэнд нь баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ хүн гэж амтан бие биендээ урам өгч бие бинийгээ сэтгэлээр дижээж явахаас илүү сайхан юм байхгүй. Тэгээд урмын ганц өгч гисэн хүнд сэтгэлийн асар их төвчээр тэнхээ өгдөг учраас тэрүүгээр одоо дөрөөлж өөрөөсөө ингээд хийж бүтээж амжилтанд хүрчвэ.
энэ сайхан хамт олонд бүгдээрэнд баярлалаа. Тэгээ та бүхний ажилд улам их амжилтыг хүсье. За энд одоо энэ сайхан бүтээл хийж хамтран бас үйлдвэрлэл байгуулах эхлэлээ тавиад ингээд зөв сайхан ажиллаж хөдөлмөрлж байгаа энэ хүүхнүүдийнхээ ажилд бас амжилт хүсье. Нэвтрүүлэг хийж байгаа та бүгдээ ажилд улам их амжилт хүсье. За тэгэлгүй яах вэ бибиэндээ урмын сайхан үгийг хэлж нэгэн өдрийг өглөөний нар мантахаас үчийн бүрийн болтол зочин дашнин махтаага өнгөрөөлөө. Тэгэхээр Баянгол дүүргийн 21-р хороо 9-р хорооны сүгжлийн бэрхшээлтэй иргэд мөн одоо халуун гэр бүлд нь очиж бас сайхан хүний хамгийн өмнө төшиг хайртай хантай нөр хүүхдүүдтэй нуулзлаа. Мөн одоо Чингэлтэй дөрүүдээр ирж энэ сайхан бүсгүүчүүдийн бас хийж бүтээж байгаа юмар үнэхээр бахархах сэтгэл төрж байна. Тэгээд та нартаа нэвтрүүлгийн цаг бас маш бага учраас ингээд нэвтрүүлгээ өндөрлөе. Нэвтрүүлэг маань энд хүрээд жаргаж байна. Иргэн уулзлаа түр баяртай үзэгчдээ хүн хүнээ хайрлая, хүн чанараа өнгөлөн зүлгэе.